За таван ороод байна. За өдрийн мэнд хүргэе. За таван өндөө өдрийн мэнд хүргэе. Саноброгч сансамбано за өдрийн мэнд хүргэе. Сон сайхан юу бацгаана манайхаа. Ажил албан өндрүү. Яа тэгээд нэг онцгой юмгүй сайхан жаахан яриа да. Онцгой юмгүй жаахан яриад илгээ да. Ямар байж гэнэ найзуутай. Онцгой одоо сэдэн бид байхгүй шүү. Зүгээр сайхан яриад илгээ сайхан. Буу ал зүгээр явж байгаа нэг жаахан буу алъя гэж бодоод ингээ лайв басаалаа шүү. Миндээ гэж. За сонин сайхан юу бацгаана манайхаа. За манай хэмэр байж байна зүт. Хэмэртэй осочтой бас. Тэгээд нэг минь дус мэдээ тийм ээ. Монгол хүн байна да нэг сайхан. Буу алъя да гэж. Дүгжрэнд юу хийж байгаа тийм ээ. Мэндэ гэж. За бүгдэнд нь одоо сайхан энэ өдрийн мэнд хүргье. Тэгээ лайвд орж ирж байгаа хүмүүсүүдээ сайхан мэнд хүргье. Юуанда ч тайванда. За өчигдөр одоо азтан болсон азтныхаа домбыг тийм ээ хөөд ингээ явж байна да. Одоо юун дээр ирж халдварт дээр ирж авъя гэсэн тэгээд ийшээ өгөхгүй л явж байна да. За өнөөдөр аваргуудын маань зургнээ суулаа дүүрчих байхаа. Нэг 4 хүн үлдсэн байгаа. Манайха 4 хүн үлдсэн байгаа. 10 хүнээс суулаад татах юм. Энэ 15,000-аар нэг 10 хүнээс одоо сайхан аваргуудынхаа зургийг сайхан суулаад оруулаад ингээ 3 дахь зургийг азтан тодорхож байгаа. Тэг өнөөдөр тодорчих байлгүй. Нэг 4 суглаа үлдсэн байна. 10 суглаанаас нэг 4 суглаа үлдсэн байгаа шүү. Манайхаа өөрөө лайв гэхлээр сайхан ороод ирцгаагаарай. За юу гэнэ лайв дуусаад залгын шүү дүүлж. За окей тэгээд. За тэг ингээ явж байна да. Тэ төгжрэн дунд тийм ээ. За ямар ч байсан азсныхаа одоо очсон цагаан домбыг авч үгээд ингээ явж байгаа маа. Тэгээ алдварт дээр ирээд аваарай гэсэн тэгээд. За тэгээ буу алаа да. Жаахан одоо монгол хүн байна да. Нэг минь дус мэдээ цаахан буу алаад ингээд нэг явъя гэж бодож байгаа шүү. За орой бол лайв явдгаараа явна. За тэгээ бүхэн сайхан аваргуудын маань сайхан зурганы азтан додорноо. Орой нэг 4 суглааны дараа азтан додорно шүү. Хаа үрж явсан байл гэж. За болтохгүй нойрхон явж байна. За инээд дараад байгаа нөхдүүд энд инээхээр юм ерөөсөө байхгүй шүү. Тийм ээ. Ямар лайвн дээр инээхээр юм юу ч байхгүй. Нийгэм чи шоолохоор, доромжлохоор, уурлахаар, уцаарлахаар юм уу зөндөө байна. Тэ. Энэ төвжирлээс өксүүлээд, энэ утаанаас өксүүлээд, энэ тог цаглагаанаас өксүүлээд зөндөө юм байна штэ. Энэ минийгээ жаахан харж шоолж. За шоолдгүй махад ядаж одоо уур нь үрхгүй байна уу? Бухимдахгүй байна уу? Жаргалтай байгаад байна уу? Жаргаад байна уу? Тэ? Орой гэртээ ажиллаад хараад орой гэртээ ирэх чинь тог байхгүй.
Хоолундаа хийж чадахгүй, халаалт улаан байхгүй. Энэ тийм инээдтэй байгаад байгаа юм. Энэ тийм одоо жаргалтай байгаад байгаа юм. Нэг л их баяссан улсууд хөөе гайхадах юм. Энэ тийм одоо жаргалтай сайхан инээдэмтэй сайхан сайхан байна уу? Ямар учиртай юм бэ? Ямар учиртай толгой нь олгоо болцсон нөхдүүд байгаад байна. Айдэсгүй бүгдөө сайхан ардын намын тороолууд уу? Айдэсгүй бүгдөө сайхан ардын намын тороолууд ороод ирсэн үү? Тороолууд орж ирээд оромжлоод байна уу? Шоолоод байна уу? Тэ нийгмийг хараад, нийт иргэдийг хараад шоолоод байна уу? Та нар удаан даврахгүй заа юу? Та нар одоо дараагийн одоо 28 оны сонгуул гэж би ард түмэн одоо ухаарч байгаа байлгүй, сэгэрж байгаа байлгүй. Бодож байгаа байлгүй. Бодолж байгаа өөрсөлдөх байлгүй. Болох хүнээ сонгох байлгүй гэж бодож байгаа шүү дээ. Тэ? Нийт уул усч ухаагүй тийм ээ. Онол хийгээгүй. За юу. Мөрөөрөө явж гин. Мөнчгөрөөр зүтгэж гин. Ингээ явж штэ ой. За юу гэнэ? Чи заалгаж амьдарч байгаа юм шүү. Чамайг зааварлаж амьдарч байгаа юм шүү. Чамайг бүх юмар чинь хязгаарлаж амьдарч байгаа юм шүү. Чамайг энийг олж харах тариг толгой байна уу гэж хэлж байна. Ухамсар байна уу? Хэмэр лайвн дээр орж иж хусаж байгаа. Чамайг бүх юмий чинь тэ өдөрдөж амьдарч штт. Чиний эрх хэрэгчлөө боо чаагтуулж амьдарч штт. Чи энийг ойлгож байна уу? Энэ нэг нөхөр бичиж чинь чамаар заалах юм болохгүй. Би заагаа заварлаад байгаа юм алга. Жаахан бодооч сэгэрэ чи ухаараач гэж. Босон бодоо сэгэрээд ухаарах тарих толгойтой монголчууд байгаа ах гэж бодоод байгаа. Тийм монгол хүн байна уу? Тийм сэгэрч монгол хүн байна уу? Тийм мартаа монгол хүн байна уу? Дандаа зураг өргөө авахгүй, дандаа тороолууд, би чорт яста. Дандаа тороолууд. Зураг өргөө авахгүй. Зургаа нуусан, дүвсээ нуусан, нэрээ нуусан. Нүүр царайгаа ил гаргаад хүний өмнө одоо тийм ээ тавьж чадахгүй. Үнэхээр заримдаа үнэхээр бухимдах юм аа. Гэтэ ойлгож байгаа. Гэтэ энэ фэйсбүүк орчин гэдэг бол 101 80% нь бол тороол хаяг байгаа. 10 20% нь л одоо нэг үндсэн хаягн дээр байгаа.
Нэг хүн одоо хэдэн ч аягтай байгаа. Үнийг муулдаг нэг аяг, зураг өргөхгүй нэг тороол нэг аяг, тийм ээ. Навшмаа нэрэ. Дэлгсэн дэрлэг шиг тал нутагтай дэндүү жаргалтай дэндүү баян Монгол оронд нэрэ ингэж амтрах гэж нэрэ. 3 сая ард иргэд нэрэ. Харамсалтай шүү нэрэ. Тэг хятадыг үзэн ядаад байдаг. Ой. Хятад улс чинь дэлхийд тэргүүлж байгаа шүү дээ. Хятадын бараа хог, хятадын бараа новш. Хятадууд чинь чанартай бараа чанартай шүү дээ. Манай монголчууд арчаагүй балар болохоор писта дандаа хогийн төвж оруулж ирдэг байхгүй. Хогоо шахдаг байхгүй Монголд. Түүнээс одоо энэ Европ руу гарч байгаа тий энэ бараа бүтээгдэхүүн хятадын маш чанартай одоо бараа бүтээгдэхүүнээ өгдөг шүү дээ. Монголд бол хогийг оруулж ирж хин нэг нэгэ холгож шулж яндаг. Тэ. Тороол явах дээ гэж. За тороолууч явах дээ тэгээд. Тороолууд бол явах бай. Гэтэ одоо ойлгох ухаарах сэхэрэг цаг нь бол ирдсэн баха. Ирээсэ гэж бодож байгаа. Хэмэр алхааруу дайраад ямар ч амжилт олохгүй. Би бол хэн нэгнийг боломжийг хулгаалаагүй. Би хэн нэгэн хүний амьдралгаа болоогүй. Би энэ нийгэмдэр муухай зүйл хийж хүн алж хүрээ талаад яваагүй. Би зүгээр сайхан зүйл дандаа зөв зүйл одоо ярьж хэлж явнаа гэд. Ингээ явж байгаа. Би хэний ч боломжийг хулгаалаагүй. Хинээс юу ч гуйгаагүй. Тороолууд намайг одоо өв соёл ярьж байгаа. За энэ өв соёл яриад энэ үнэхээр одоо энэ улс орныг өв соёл уул ус нутаг усанд нь эзэн болгочих бай гэж. Фиста шээсэн гоож байгаа юм. Магадгүй шүү. Уул усандаа эзэн байх шүү дээ. Улс Монголдоо эргүүн шиг байх шүү дээ. Монголдоо эзэн байх шүү дээ байхгүй. Монголоо тал нутаг дээр эзэн шиг алах шүү дээ байхгүй. Би нутгийн эзэн юм аа гэд. Багтан баавартай тий. Явах ёстой байгаамаа. За орой тэгээд сайхан аваргуудын зурган дээр сайхан орж ирээрээ. Аваргуудын зурган дээр орж ирээ сайхан. Аз ондоо үзээрээ 4 хүн дутуу шүү. 4 хүн дутуу байгаа. 4 хүн бүрдээ бол орой сайхан азнаа тодруулчихна. Аваргуудын зурганы одоо 3 дахь одоо зурганы азсан тодорч байгаа шүү. За араас нь тэгээ сайхан суглаанд орох юмнууд оруулаа сайхан явчихна. За юм байгаа шүү дээ. За юу гэж юм уу? Зүгэлдөө гэж юм аа. Гэхдээ нийгмийн харалта. Бохор заваан. Тийм ээ. Алуурчин түүлэгчин. Улгаачуудаар дүүрсэн. Амьд явах баталгаа байхгүй. Амьдрах эрх чөлөө байхгүй. Ардчил нэрийн дор үнэндээ алиг алдаж шít. Үнэндээ алиг алдаж шít.
Нэг л амьдрах хорвоо шүү дээ. Юунаас нь айдий? Ганцхан л амьдрах хорвоо шүү дээ. Гэсэн баас. За тэгээд одоо сайхан одоо тийм ээ гүүж хараагаад жаахан хөдөлгөөн хийгээд тий юм өргөөд одоо ингэж сайхан бин тэмэр бас жаахан хийж шүү. Ирүүл би саруулах болчихно гэж тийм ээ. Зарим усуд бол хаана байна чиний нэг үгүй гэдэг хаана байна гэдэг. Би заавал гүйж байгаагаа харуулах албагүй шүү дээ тийм ээ. Сайхан гүйж ийн амьсгаагаа задлж ийн. За тэгээ сайхан одоо өөрийнхөө хэмжээнд бассаа тийм ээ. Багсаагийн мөрөд асуу сургалт хийж ийн. Эрүүл мэндэ бодож ийн нэгдүгээрт тий. За гарчж болно. Энэ бол онцгой одоо лайв биш шүү тийм ээ. Цагмаг явж байгаа бол цагмаг нь одоо юу ажилтны дөрөлтөө бол гарчж болно. Бол онцгой лайв биш. Зүгээр сайхан ингээ ярилцаа тийм ээ. Харилцсан одоо комент гараад за ингээ явж байгаа юм лайв шүү. За тэгээ орой бол одоо аврагуудын зурагнаа суглаа. Хацтан додорноо. Суулаа бол үргэлжлээд явдгаар явна. За ямар суулаа бол үргэлжлээд явдгаар явнаа гэж. За тэгээ онцгой одоо шаардлагагүй гэж үзэж байгаа улсууд нь гарч болно шүү тийм ээ. Угаасаа ингээд нэг цөөхөн минут лайв хийгээд ингээд өндөрлөн. Гэсэн Монгол хүн байна тийм ээ. Санаа бодлоо бас нэг буулаа тий. Чөлөөтэй ингээд бас нэг ярилцъя гэж бодоод. За бас одоо юу гэдгийг хандлт харах зорилгоор хэдэн хүн яаж орж ирж юу гэх нү гэдэг зорилгоор лайв хийж байгаа шүү тийм ээ. Хичнээн одоо тороолууд орж ирж юу ичих нь яах нь гэдгийг ерөнхийдөө харж байгаа шүү. За манай бата гэдэг бата гэдэг ах бол одоо бас аврагуудын зураг хоцсон юм одоо азтан ах ороод ирсэн байна. Мундаг хүн байгаа. Аврагуудын зургийг хоцсон шүү дээ. Эх орныхоо өгсөн үүрэг даалгаврыг тэр одоо Африкийн халуун цэг дээр нь одоо ам бие үл хайрлан одоо бас өргөсөн дангарахтаа үнэнч өвж исэн
ийм цэргийн албаагч байна. Бэлтгэл одоо цэргийн албагч хүн байна. Тэгээ нэг хүсүүд мүсүүд яриад байгаа нөхдүүдэд хэлье. Та нар өөрснөө очиж үзүүл заа юу. Хүний лайвн доор орж иж зураг өрг байхгүй. Элдв бусын бичгээр өөрснөө очиж үзүүл заа юу. Би бол их орон хизээ дуудахад бэлэн эргэж агсахад бэлэн ийм бэлтгэцсэн сэрэг хүн. Заа юу. Их орон хэрэгтэй цаг дуудахад би бэлтгэцсэн сэрэг хүн байгаамаа. Тий. Би мэрэгжлийн одоо сэргийн хүн байна. Их орон хизээ хэрэгтэй үед дуудана, тийм ээ. Тэр үед нь эргэж агсах одоо бэлтгэцсэн сэргийн албаагч байна л гэж. Энэ элдв бусын энэ хөшүүт мөсүүд яриад байгаа нөхдүүд өөрснөө очиж үзүүлнэ шүү. Заа юу. Өөрснөө очиод одоо би одоо ингээд дандаа хүний лайв одоо юу гэдгийг лайв бичлэгэнд орж ирээд ингээд сөрөгийн бичмээр санагдаад тах юм. Хараалаа үгэлмээр санагдаад тах юм. Хүн муулмаар санагдаад тах юм. Ер нь миний одоо энэ сэтгэл зүтгэж ямар байна гэ үзүүл заа юу. Тий. Асуудалтай шүү наач. Асуудалтай шүү. Хүнийг дандаа муугаар харж, хүн дандаа муу гэж явж асар том асуудал шүү. Сэтгцийн ийм өөрчлөлтөө байгаа гэсэн үг шүү. Энийгээ сайхан үзүүл эртгэн заа юу. Тий. Тэгээд эргээд нэг харахад ямар алхахыг ойлгодог болсон. Заа юу. Амар мэндүү гөлтөөч. Амар мэндүү байна. Замана элбүгээр одорсон байна. За нөхдүүдэд ингэж л зөвлөе. Маш найрсгаар тийм ээ. Очоод бас үзүүлээрэй. Харуулаарай. Тийм ээ. Энэ сэтгцээ бас нэг үзүүлэхэд зүгөө шүү. Тий. Яг ингээ хүнийг муулдаг, хүнийг доромжилдог тийм ээ. Ийм нөхдүүд бол очиж уулзаад ингээд бас үзүүлээрэй. Тий. Яа ингээд одоо төгжрийн дунд бол за ингээд төгжрөл бол хэцүү байна да. Тэгээд ингээд битүүл өгжсэн. Тэгээд нарийнхан зам дээр тий. Намайг бол жинхэнэ дороолж байгаа шүү дээ. Жинхэнэ дороолж байгаа заа. Яагаад гэвэл энэ нутаг усандаа энэ уул усандаа эзэн болоо тий. Энэ улс Монголдо эзэн гэдгээ мэдрээ. Энэ өв соёлоороо багахаа гэд. Өнөөдөр бол өв соёлоороо багахаа байцсан одоо энэ улс орноо голдог шилдэг тийм ээ. Ийм болцсон шүү дээ. Энийг одоо яг сэтгэл зүрхээрээ яриад маш олон жил одоо ингээд яриад хэлээд өөрөө үлгэрлээд ингээд явж байгаа учраас ийм одоо зүйл дээр бол асар олноороо орж ирж энэ нэрээ нэг ойлгуулчих үдэ гэж тий. Энэ наваарч тийм ээ ингэж ярьж байгаад нэрээ энэ ирээдүйн залуучуулаг бас нэг ойлгуулчих үдэ. Ингэчүүл бас хэцүү болчих шүү. Бас одоо маш хэцүү болно шүү гэд. Ингээд шүрмсэн татж байгаа. Гар гурван ингээд татцсан ийм одоо татах гээд байгаа юм нөхдүүд маш олон байгаа шүү. Тийм учраас ингээд энэ тороол гэдэг зүйлээр оруулж ирж ингээд одоо элдв бусаар зогсоох гэж элдв бусаар одоо юу гэдгийг тийм ээ энэ сайхан малгай залгаанаас мас салах гэж энэ өмсгөл зодох шуудгийн минь авах гэж тийм ээ өмсгөлөхгүй болох гэж энэ өв соёл ярьдгийг бүр байхгүй болох гэж ингэ тороолж байгаа. Чадахгүй, амжихгүй улам одоо асна, улам дүрлцэн, улам дэвийн шавна. За юу. Би одоо шууд одоо нэг жаахан дулаараа цагаан сарын дараа мараа сайхан өмсгөл зодох шуудтай сайхан юу яан за юу. Нэрээдүйн залуучууд энэ өмсгөл зодох шууд гэдэг чи ийм үчтэй. Энийг өмсөөд ийм дэвийн шаваа хийдэг. Ингиж одоо нар зүг иргэдэг. Буяа гурав алддаг нь яадаг. Бүгдийн одоо лайвтай ингэж харуулнаа. Тэ. Одоо тэгээд энэ Баянзүрх дүүргийн одоо бүхийн Монгол бүхийн одоо холбоонд одоо орсон байгаа. Би энэ одоо энэ 10 жилийн хүүхдүүд энэ дунд сургуулийн хүүхдүүд тийм ээ энэ бие тамирын цагтаар нь орж би энэ Монгол бүхийн дэвээ шаваа тийм үү. Энэ өмсгөл зодог шуудаг. Энэ өв соёл энэ зүйлээр одоо ярина. За юу энийг ажил хэрэг болгоно би. Энэ Баянзүрх дүүргийн үндэсний бүхийн холбоотой би одоо бас орж ажиллаж байгаа. Энэ удирдах зөвлөлтөнд ингэж орж ажиллаж байгаа. Намайг мэдээж үрсэн, үрээд одоо ингээд очисон, урал хүйдэн суусан. За ингээд одоо явж байгаа. Тийм учраас би энэ 10 жил би ярьж л байсан. Энэ 10 жилийн хүүхдүүдэд тийм ээ
Зүгээр нэг энэ таймрын цаг гэдэг нэг цагаас нэг 2 цагаас цаг 30 минутын цаг байдаг. Ингээд нэг саксны бөмбөг юм уу, волейболын бөмбөг шидэж өгөөд тийм ээ. Ингээ орхичдөг. Тэгээ тоглох дуртаа тоглолдог, тоглох дургуун тэнд өмүүлээд гүүгээд одоо тий элдэ бусын юм хийж идэг. Энийний оронд одоо нэг 2 цагийн хичээл дээр нь тийм үү? Цаг 30 минутын хичээл дээр нь ядаж энэ үндэсний өв соёл, энэ үндэсний бүгд чи ийм юм аа. Үндэсний өв соёлоор бид нар бахарх ёстой юм аа. Ханд үнэрэ. Тий. Энэ үндэсний бүхийн дэвэ шаваа гэдэг чи ийм зүйл юм аа. Эр хүн өмсгөлтэй байх ёстой юм аа. Тийм ээ? Эр хүн энэ өмсгөл зодог шуудгаа дээдлж явах ёстой юм аа. Дээр нь энэ ууд ус, нутаг ус тийм ээ? Энэ зүйлээ сайхан дээдлж явах ёстой юм шүү. Бидний хамгийн одоо гол одоо зүйл бол энэ өв соёл. За юу. Энэ өв соёл үүхтүүх энэ зүйл маань байгаамаа. Өв соёлгүй үүхтүүхгүй бол улс орон оршин тогтнохгүй. Энэ зүйлээр бол одоо ярьж хэлнэ. Тий. Ярьж хэлж одоо энэ дүүнэртэй энэ 10 жилийн энэ дунд сургуулийн хүүхдүүдэд тийм ээ. Ингээд одоо явнаа. Тий, цааш явна. За мэдээж одоо бас одоо энэ хүүхдүүдийн тий дунд одоо насны ангиллаар ийм барилдаан зохиодог ийм зүйл байгаа. Энэ дээр нь ч одоо сайхан очиж тийм ээ. Энэ одоо лай өнтер хийж энэ өв соёл түгээх энэ зүйл дээр бол гар үе оролцоод ингээд явнаа. Тий. Тийм учраас над руу бол чамайг хэн торолтыг гэдэг нөхдүүдэд хэлье. Над руу бол маш олон торолт ингэж орж ирнэ. Тий, байгаа угаасаа мэдж байгаа. Яагаад гэвэл энэ өв соёлтой дурт хайртай байх ёстой юм аа. Энэ улс орондоо эзэн болох ёстой юм аа. Эр хүн шиг байх ёстой юм аа. Тийм ээ. Гээд ингээ ярьж байгаа учраас үнэхээр энэ эх орондоо эзэн болчихгоо дээ. Эр хүн шиг байчихгоо дээ гэдэг. Ингэж байгаа нөхдүүд бол их олон байгаад байгаа маа. Тий. Тийм учраас торолдож байгаа. Торол байгаа. Тий. Эдгээр яг нэг 5-10 талхны мөнгөд олж идж байгаа байсан. Тийм ээ. Тэгээ би бас нэг талхны мөнгөний залгуулж яана гэхээр би бас одоо бас ямартай амт бод байгаа үз. Ямар надад талрах ёстой байхгүй наа нарт. Торолдоод байгаа нөхдүүд. Мөнх зул гэдэг нэг нөхөрт хэлье да. Энэ бас бүтэхгүй нөхөр байна да. Анарыг юу хийсэн гээ утасны санаас уцаад идэв. Чи юу хийсэн гээ утасны санаас уцаад комент өчөөд идэв. Чи нэг тэ үг үсэл бодлоо хэлж үзсэн үү? Хэлж үзсэн юм уу? Үндсэн хуулийн дагуу үг үсэл бодлоо хэлээд явж идэг. Энэ өргөн Монголоо бас нэг монголоор нь байлгах, тийм ээ? Нэрээдүү багчуудаа бас нэг зөв хүн болгох. Тэ? Энэ зүйлээр ярьж хэлж байгаа. Чи яг юу хийсэн? Чи зүгээр л хүний доор орж хуцдаг нөхөр л байгаа байхгүй юу? Тэ? Чи тийм л нөхөр байгаа. Тийм ч учраас одоо энэ лайвнд орж хуцаа байж байгаа байхгүй чи. Болохгүй бүтэхгүй зүйлээ хараад дуурдаг байх ёстой юм аа. Хөөе. За юу? Дуурдаг байх ёстой юм. Түүнээс бүлэг залгицсан юм шиг дуугаа байжгаад зүгээр хин нэгэн хүн лайв хийгээд хин нэгэн хүн одоо мөрөөрөө явж байгаа хүн нэгэн хүний доор орж элдэн бусын юм бичиж байгаа бол чи үнэхээр хүний сүг вэ гэж хэлмээр байгаа юм. Чи үзэхгүй бол гарчиж болно, чимээгүй байж болно. Чамайг үзгэж алгадаагүй. Би энэ өөрийнхөө утсан дээр өөрийнхөө пэйж хуудасаар лайв хийж байгаа тохиолдолд чамайг би хүчээр үзүүлээгүй. Чиний үзэх ирэхгүй чинь ирэх чинь чамд нээлттэй байгаа. Чи нэмэр алхаа гэдэг энэ хүнийг блокерж болно. Тэ? Репорт хийж болно. Чи үзэхгүй байх бүх арга хэрэгжилж болно шүү дээ.
тэрийг эргэж ашиглаж мэддэг юм уу? Тэр блок хийж чаддаг юм уу? Тэр репорт хийж чаддаг юм уу? Зүгээр өнөөдөр бол зүгээр Монголд тийм ээ нэг гонцын сэтгэлээр ханддаг болцсон. Хулгайчууд нь ч тэр, хүн ард нь ч тэр, тийм ээ зүгээр л нэг юм гонцын сэтгэлээр ханддаг. Би хэлээд байгаа ш. Тийм учраас энэ Монгол тийм ээ энэ Монголын энэ уул ус, нутаг ус чинь амттай юм аа, тийм ээ. Ингээд зун зуншлах нь болохоо байцсан. Оройтож ирдэг болцсон. Ингээд одоо янз бүрийн одоо тийм ээ зуд зурхан ч гэдэг юм уу, тийм ээ, үер усч гэдэг юм уу, ийм зүйлүүд бол багсаагаар ингээл яваалан. Энд чи гомдоод байгаа маа, тий. Эзэнгүү болчлоо. Эзнээ хайгаад байна. Эзэд нь болсон бид нар энэ нутаг усаа хайрлах чадхаа байцсан юм аа. Аа? За тэгээ шир хийх нь хийгээд за ингээ одоо Чингисийгээд өндөрлөө даа лааваа тий. Тийм ээ. Ингээд бас юу гэж байгаа маа. Юу байна ямар борог чинь. Таян сайхан байна. Согтуу машин барих уу? Чи нэр нь их асуудалтай нөхөр ш. Чи энэ тарих толгоогоо тий энэ оюун санаагаа үзүүлэх хэрэгтэй. А? Энэ согтуугаар тээврээ ирэх жолоот хууль нь маш их чангарсан. Иргэжээж явж байгаа. Одоо согтуугаар өрүүлний ард суусан л бол чи машин барьсан барайгүй хамаагүй. За юу? Чи тэр одоо 13 сая төгрөгөөр торгуулад 3-аас одоо 8 жил илүү хэдэн жил үлээ ингээ ялаа аваад явах юм билий. Тий. Тэгээд одоо хашрахгүй ингээд энэ амралтын хоногудад одоо 200 хэдэн одоо согтуугаар тээврээ ирсэн барилаа энэ гэсэн ийм мэдээлэлүүд яваад байгаа юм. Яасан хаширдгүй. Яасан мөнгөтэй юм бэ? А? Пүү. Тэгээд арх хүчээр одоо машин бариад торгуулах тийм мөнгөтэй тийм баян байгаа тань уу? За би барилаа гэж бодоход би надад тэг торгуулах мөнгө байхгүй. Би зүгээр тэр ялаа аваад тэгэл явахаас өөр ямар ч гарц байхгүй. За барилаа гэхэд. Тийм ээ? Гэтэ барихгүй л дээ. Тэ? Чи уухгүй чи яаж ярих вэ? Хэрвээ муу одоо зүгээр юу гэдгийг барилаа гэж бодоход надад тэгж тэр одоо 13 сая маягийн өгөх мөнгө байхгүй. Би зүгээр тэр зүгээр би зүгээр ялаа аваад явъё. Ядаргаа зүгээр. Тийм ээ? Тэгэл явах баг. Тэгээ нэг ийм бичиж байгаа юу ш. Тарих толгоогоо үзүүлээрэй. На оюун санаагаа үзүүлээрэй. Асуудал шүү. Аа? Юу ичж байгаа, юу хэлж байгаа, ярьж байгаагаа ойлгож байгаа юм байхгүй. Ойлгох сөхөөч байхгүй. Бүр одоо энэ бүр нэг ийм одоо ийм оюун санааны бүр нэг ийм асар одоо нэг ийм өөрчлөлтөнд орсон ийм нөхдөл бичээд байгаа. Тэгээ эднэр бол хэцүү шүү хөөе. Та нар эртхэн үзүүлэхгүй наа чин хүндэрнэ улам одоо илээ балаа болно хөөе. Эртхэн очиж үзүүлж харуулж аа. Би ер нь одоо нэг ийм өөрийн мэдлгүй одоо нэг ийм балаа юм өөрөө ч ойлгохгүй ийм бичсэн байх юм. Би одоо ер нь миний сэтгэл санаа ямар вэ зүгээр вэ тий? Ямар вэ үзүүлэхэд асуудалтай гараа шүү нэрэ. Асуудалтай шүү. Эртхэн одоо үзүүлж харуулж аа. Эртхэн дээр нь бас нэг эмчилгээ хийлгэж тийм ээ. Эмч томч үзүүлж ингэж яваараа бай. Асуудал шүү балаа юм. Би энэ согтуугаар тээврээс жолоодж байгаа энэ одоо энэ хуулийг л чангарсныг зөв гэж ойлгож байгаа шүү. Маш зөв хууль шүү энэ. Өөрийн болон бусдын ам насыг одоо хамгаалахын тулд ийм хуультай байж иж одоо хамгаална гэсэн хэдий ч одоо ер нь тэгээд нэг маш олон хүн баригдлаа энэ төр гээд одоо ингээд амралтын өдрүүдэд одоо
Тэдэн хүн гэдэг ингээ яваад байгаа байхгүй. Наалтцоо. Өстэй. Сайхан бицтаа нэрэ. Сайхан гаруудаа идэнэ. Нэг амжир газгааны бүр үстэй авчаад. Мацуу. Наацсан биз? Наачлгүй яах вэ? Яг өксөрөө наацсан. Тэгэхээр зүгээр сайхан зөвлөчий, сайхан үзүүлээд харуулаа тий. Ичил санаа зовхон байхгүй. Сайхан үзүүлж харуулаад ингээ явахгүй бол асуудал шүү. Наад сэтгцэн юм өөрчлөлттэй нөхдөд ийм бичиж байгаа шүү. За гişиг одоо тий. За тэгээд лайвтай оноод байсан. Усуудаа бас баярлалаа. За тэгээд сайхан нэмээ үзлүүдлээ хуваалцсан. За ингээд одоо дэмждэг усуудаа бол баярлалаа л гэж байна тийм ээ. За тэгээд энэ би сая хэллээ шүү. Энэ одоо хүний доор орж ирж энэ хүнийг элдэн бусаар хэлдэг. За яг өөрөө хэлэхгүйсэн ч өөрөө мэдлгүй цаанаас одоо нэг ухаан санаа ингээд одоо нөгөө ухаан санааныхаа юугаар одоо ойлгож чадахгүй ингээд бичиж байгаа усуд бол асуудалтай шүү. Энийг эртхэн үзүүлж харуулад ингээд яваарай. Тийм ээ. Энэ согтуу машин барьлаа гэдэг нөхрийг одоо хэлий. Хэрвээ энэ замын цаг дотор очиж шалгуулчих намайг. За юу, үлээлгчих. Хэрвээ тийм ээ. Янз бүрийн асуудал байхгүй бол Вистам би чам дээр эргээ гомдол гаргана шүү. Хүнд оромжсон гэдэг чинь. За юу, болж гин үү? Тэгэд тохиргоо. Би яг энэ лайвтгаа очиод үлээлгээд харуулах уу? Хэрвээ надад ямар нэгэн асуудал байхгүй бол би чамайг эргээд хуулийнханд байгуулахад өгөөд шалгуулж болно шүү дээ. Вистам хүнд оромжсон гэдгээр чинь. За ийм байх шүү дээ. Тий. За тэгээ орой сайхан аваргуудын маань суглаа явна. За ингээд аваргуудын суглаан дээр сайхан орж ирээд одоо нэг 4 өний дараа бол одоо азтан тодорно. Өнөөдөр бол тодорчин 4 өний дараа азтан тодорно. За тэгээд одоо орой бол сайхан нэг уламжлал сайхан домб маань орно. Домбны суглаа маань орно. За ингээд одоо явнаа. Тэгээ суглаанд орж ирэх усуд байх юм бол сайхан орж ирэхдээ сайхан лайв шеэрлээд. За ингээд ороод ирээрэй. За энэ лайв бол одоо ингээд цагаан сар болтол ингээд үргэлжлэх юм аа. Ингээд явах юм заа юу. Тэгээ орж ирээд азионтойгоо үзье гэж усууд нь сайхан орж ирээд азионтойгоо үзээд тийм ээ. Ингээд яваарай. Зоригтой хүнийг бол хямар дагдаг. Хямартай хүнийг бол азионтоо хизээч одоо дагаж ивэж явдаг юм аа гэдгийг бас одоо хэлье тийм ээ. За ийм байгаа шүү. Суглаа янзын байх шүү гэж байна. За баярлалаа. Сайхан одоо ерөөсөө энэ сайхан өв соёлын маань цагаан сар болох ч байгаа тийм ээ. Өв уламжлалын сайхан баяр болох ч байна. За тэгээд яг одоо үндсэн сайхан өв уламжлал хадгалсан ийм сайхан одоо сайхан домбонуудыг одоо ингээд оруулаад явж байгаа. 14 дахь домб гарсан. Өнөөдөр бол 15, 16 дахь домб гэл ингээд явна да. Тий. Цагаан сар болтол явхад бол бараг одоо 20 одоо 30 гаруй домб бол одоо ингээд яалт бол очих байхаа гэж. Ингээ бодчих шүү. Асан дотроо явчих байх. За тэгээ ямар ч байсан тухайн үед нь лайв хийх сайхан орж ирээд за ингээ сайхан
юу яагаад лайва ширлээд орж ирээд ингээд ердөө цөөхүүнээс нэг 9 хүнээс л алдсан тодруулаад байгаа шүү дээ. Ердөө нэг учиргүй олон хүнээс биш. Цөөхөн хүнээс тийм ээ нэг дом бүхтэл 9 хүнээс. Заваргуудын зураг маань 10 хүнээс. Ингээд одоо явж байгаа. За мэдээж одоо цагаан сард өгсөн учраас одоо хөөрөг мөрөгний лайв бол бас орж магадгүй шүү. Хөөрөг мөрөгний одоо энэ лайв маяг бол орж магадгүй шүү. Та бүхэн маань суухан тухайн өдрийнхээ сайхан лайвыг үзээд за ингээл явж идэл тэгэл яг тухайн өдөр нь юу орж ийн үү тэрийг хараа сайхан ингээ ороод ирээрээ. Тэгээ сайхан мэдээж одоо энэ хөөрөг гэдэг бол үн төв тийм үү. Өв уламжлал одоо ингээд үе удмаараа дамжиж одоо хэрэгэлдэг юм одоо үнд зүйл шүү дээ. Яг одоо цагаан сараар бол сайхан тийм ээ нэг хөөрөгтэй байдаг. Хөөрөгтэй байх ёстой угаасаа. Надад бол бас хөөрөг мөрөг энэ төр бол байхгүй байгаа. Гэхдээ ер нь яваан доног хөөрөг мөрөгтэй болно. Хул орох уу дүүл гэж байна. За орж магадгүй. Тэгээ ямар ч байсан тухайн үед нь тэгэл одоо юу орж ийнө тэрийгээ сайхан лайваар харуулаа л явчих. За тэгээ мэдээж одоо ажлын өдөр яг одоо энэ ажлын цаг л байна л та. Тэгээд ажлын цагаар лайв. За тэгээ ажлын цагаар лайв хийгээд одоо нэг тийм ээ нэг 30 50 хүн орж ирнэ гэдэг бол бас одоо ер нь бол боломжтой шүү тийм ээ. Одоо яг одоо хэдэл ажлын үе байна шүү дээ. За тэгээ яг ингээд сайхан ярилцаад ингээд богинохоо минут одоо лайв хийчээ гэд ингээд юу яаж байгаа шүү тийм ээ. За стоочлэр буруу игнэр орож өгсөн шүү. За ийм байна манайхан. Тэгээд орой сайхан аваргуудын маань зурганы суглаа бол одоо 4 үнийхээ дараа дүүрчин. За тэгээ азснаа тодруулчин. За 4 үний дараа бол азснаа тодруулаад ингээд явчихноо. Тий. За тэгээд одоо номны суглаа маань орон. За домбон дээр орж ирэх усууд маань сайхан ороод ирээрээ. За ер нь бол одоо суглаа авсан хоцсон юм усууд зөндөө байгаа. Эргээд орж байгаа усууч бас одоо зөндөө байна тийм ээ. За ингээ сайхан орж ирээ сайхан аз жондогоо үзээрэй. Тийм хэмэр суглаа шүү дээ. Яахан хэмэр суглаандаа орж ирээд аз жондогоо үзээд ингээд яваарай. За тэгээд ингээд энэ хүрээд одоо лайва өндөрлөө. Тэгээд лайвтай мөн хамт байсан баярлалаа. За тэгээд эргээд одоо дараагийн лайвуудаар ингээд сайхан уулзсан да. Уулзсан. Энэс асуудал байхгүй. Ямар ч байсан одоо домбоо яг эндээс авна гэсэн. За энэ давцраад үгүй гэлээ. Ойрхон явжсэн учраас за тэгээд эндээс одоо лайв зогсоогоод за ингээд одоо ацсныхаа юмыг өгнөө. За юм биш үү. За тэгээд алхаач гэж. За алхан ер нь бол ойрд жаахан завгүй болчиход байна. Гэтэ ер нь сайхан алхнаа. Алхаа малхаагаа хийнэ. Удахгүй сайхан алхаа малхаагаа хийн. Алхан. За алхаа гэдэг бол яг одоо яг үндсэн одоо яг зориг ухтгуун байгаа учраас алхаа бол хизээ зогсохгүй аа тий. Сайхан уул хангаад гараад ингээд алхна. За ийм байна. За тэгээд одоо лайв тийм наатсан данахтаа. За сайхны үсээ ажлын өндөр амжилт үсээ хэмрэн дэдэг үсээ. Хэмэртэй байгаараа гэж. За тэгээ баярлалаа. Хэмэр алхахын тулд байлаа. За